За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр гүнжийн цамхаг хийх гэж бодлоо. За ингээд хамгийн ихний хэсэг бол энэ өндөр хэсгээ хийх байгаа. За дурын хослох 2 өнгө сонгож аваад за үндсэн цамхаг хийх өнгөө 2.5 инчийг харьцан 7 инч гэсэн хэмжээтэйгээр энэ туузын хэлбэртэй 4 ширхэг зүсэж бэлдэх хэрэгтэй. За үүний дараа цамхаг хийсэн өнгөнөөс маань 1.5-ыг харьцах нь 175 гэсэн хэмжээтэйгээр энэ 3 ширхэг буюу 2 цамхагны нийлээд 6 ширхэг хэрэг болно. За одоо цонхны хэмжээ бол цагаан өнгийн давуу сонгоод 1.5-ыг харьцах нь 2 инч гэсэн 4 ширхэг цонх бидэнд хэрэг болно. За хэмжээний тухайд 175 гэдэг маань бол 1 инчийг 4 хувааж боддог. Тэгэхээр 4-аас 3 гэсэн утгатай шүү. За үүний дараа бидний дээвэр хийх 275-ыг харьцах нь 5 инчийн хэмжээтэй 2 ширхэг ийм таны өөрийн сонголтоор тийм даавуу хэрэг болно. За үүний дараа бидэнд цагаан өнгийн даавуу хэрэг болно. Энэ цагаан өнгийн маань даавуу яг дээвэр хийх гэж байгаа даавууны маань хэмжээтэй адилханаар зүсэгдэнэ. За энэ 4 ширхэг даавуу маань нийлээд 2 ширхэг цамхагны маань 2 дээвэрт хоёулаа хүрнэ гэсэн үг. За ингээд зүсэд бэлдсэнийхаа дараа цагаан болон дээврийн үндсэн өнгөтэй даавуугаа яг бичлэг дээр харагдаж байгаа шиг нэг тал руу нь ижлэхэн зүсэж өгнө. За харин дараагийн үлдсэн 2 даавуу маань бол бичлэг дээр харагдаж байгаа шиг эсрэг зүгтээ зүсэгдэж өгнө. Тэгжээж энэ маань бол 2 ширхэг дээвэр бүтэх үйл явц болох юм аа. Ингээд зүсэн бэлтцээ ингээд бэлдээ тавиад за миний бичлэг дээр зааж байгаагийн дагуу шулуунаар холбоод ойж өгөх хэрэгтэй. За холбоод ойхдоо шууд бүгдийг нийлүүл энэ хоёр үзүүрийг бол нийлүүлэхгүйгээр хоёр талд нь бага зэргийн ийм зай гаргаж илүү хоёр тал руугаа ингэж зөрүүлж ойх хэрэгтэй. Үүнийгээ мэдээж эндүүдэхдээ бидний яг ялгаагүй өмнө шигээ гүн өнгө тал руугаа дарж бүгдийг эндүүднэ. За ингээд энийгээ эндүүдснийхаа дараа зэрэгцүүлж ингэж тавьж агаад дараагийн ойх хэсэг маань голоор нь нийлүүлээд ойчихно. Ингээд ойсны дараа эндүүдэхдээ энэ удаа хоёр тиш нь дарж яарч эндүүдэх хэрэгтэй. За бидний дараагийн алхам бол өмнө нь зүсээд бэлдсэн 2 ширхэг цонх, за 3 ширхэг хөх өнгийн даавуу энэ төр харагдаж байна. За эдгээрийгээ бүгдийг бичлэгт харагдаж байгаа шиг тавьж агаад шулуунаар бүгдийг нь холбоод ойд өгнө. За ингээд ойсны дараа эндүүдэхдээ бараа өнгө тал руугаа эндүүднэ гэсэн үг. За ингээд эндүүдэд бэлтцсэн бэлтэц дээрээ хамгийн эхлээд зүссэн 2 инч харьцах нь 7 инч гэсэн хэмжээтэй 4 ширхэг даавуугаа тусад нь хоёр талд нь зайршуулж агаад шулуун ойдлоор бүгдийг нь сайхан холбоод ойчихнэ.
За ингээд ойсны дараа эндүүдэх хэрэгтэй. За эндүүдэхдээ бас л ялгаагүй гүн өнгө тал руугаа дарж эндүүдэж байгаа. За энэ дэр харахад бол цонхны хэсэг бол огт дарагдаж эндүүддэгтэйгүү. За ингээд хоёр өндөр цамхаг маань ерөнхийдөө бэлэн болцсон. Одоо хэдүүлээ өмнө бэлдсэн дээвэрнүүдээ за яг бичлэгт харагдаж байгаа ашгээр байршуулж агаад шулуунаар бүгдийг ойж өгөх нэ. За оёхдоо дандаа улныхаа хэмжээгээр явна гэдгээ мэдж байгаа. Та нар өмнө одоо миний бичлэг дээр байгаа учраас тэрийг одоо дахин хэлсэнгүү. За ингээд хоёр өндөр цамхгаа бол хийцээ. Одоо голын хэсгийг бүгдээрээ ойж сурцгаая. За үүний тулд биднэрт 2.5 инчийг харьцах нь 3.5 инчийн хэмжээтэй хоёр ширхэг одоо цамхагны маань үндсэн өнгөтэй даавуу хэрэг болно. За үүний дараа бидэнд одоо хаалганы одоо өнгө хэрэг болно. За энэ маань мөн ялгаагүй одоо цамхагныхаа саяын одоо өмнөх зүйлсэнтэй адилхан 2.5-ыг харьцах нь 3.5 инчийн хэмжээтэй зүсэгтэн. За одоо энэ маань болохоор хаалганы дээд талд одоо хаалгын маань ийм дугуурлж өгөх дүүрэгтэйгээр нэгийг харьцах нь 1 инчийн хэмжээтэй энэ хоёр ширхэг цамхагны маань өнгөтэй ижил даав хэрэг болно. За үүний дараа биднэрт одоо цамхагны өнгөтэй ижил даавнаас 1.5-ыг харьцах нь 6.5 инчийн хэмжээтэй нэг юм урт туу дэлбэртэй даавуу хэрэг болно. За үүн дээр мөн цагаан өнгийн даавуу 1.125-ыг харьцах нь 1.125 гэсэн ижил хэмжээтэй харьцаатай юм дөрвөлжин даавуу бидэнд хэрэг болно. За үүний дараа цамхагны өнгөтэй ижил даавнаас 1.125-ыг харьцах нь 1.5 инчийн хэмжээтэй 3 ширхэг бас ийм жижиг даавуу хэрэг болно. За одоо ингэж хэрэг болох бүх одоо даавнуудаа зүсэд бэлтжлээ. Үүний одоо дараа бидний хамгийн анхны алхам бол одоо нэгийг харьцах нэгийн харьцаатай тэг дөрвөлжин нэг хоёр ширхэг даавуу бэлдүүлсэн. За үүнийгээ бичлэг дээр харагдаж байгаа шигээр тавьчихж агаад одоо ташуулдуулж одоо гурвалжилж ойж өгнө гэсэн үг. За ийхүү ойсныхаа дараа за булангийн хэсгийг бичлэг дээр харагдаж байгаа шиг одоо зүсээд авчна гэсэн үг. За үүний дараа одоо гүн өнгө тал руугаа сайхан дарж агаад бүгдийг нь эндүтчих нэ. За ингээд бэлтцсэн одоо даавнуудаа хооронд нь бүгдийг нь одоо холбоод шулуун ойдлоор ойж өгнө гэсэн үг. За ингээд бэлтцсэн одоо оёод бэлтцсэн бэлтцдээрээ одоо 6.5-ыг харьцах нь 1.5 инчийн хэмжээтэй даавууга оёод өгнө. За ингэсний дараа бид нар жижиг одоо хэмжээтэйгээр дөрвөлжилж бэлдсэн даавнуудаа мөн бичлэг дээр харагдаж байгаа шиг бүгдийг шулуун ойдлоор оёод ингээд хооронд нь бүгдийг нь холбож ойсноор одоо голын цамхагны маань одоо голын тэр хэсэг
бэлэн болж гин гэсэн үг. За ингээд бүгднгийнх нь бэлдсэн 3 хэсэг одоо бичлэг дээр харагдаж байна. Бүгдийн сайхан зэрэгцүүлж тавиад за голын хэсгийн дээд талд онгорхой байгаа. За үүн дээр болохоор 6.5-ыг харьцах нь 6.5 инчийн дөрвөлжин цагаан давуу зүсэж бэлдээд за яг бичлэг дээр харагдаж байгаа яг дараалалаар ингээд шулуунаар ойж өгснөөр өнөөдрийн бидний одоо цамхаг бэлэн болно. За ингээд энэ цамхаг буюу шилтгэнээ бэлэн болгосны дараа бид нэр өөлж авах хэрэгтэй. Баг зэргийн одоо өөнүүд гарна. За энийг өөлж дууснаар одоо бидний өнөөдрийн маань бүтээл ингээд ерөнхийдөө бэлэн болж байна. За та үнийг юунд ч бол ашиглаж болно. За энэний маань одоо бодит хэмжээ болвол дээшээ 10.5 инч. За хөндлөн чихтэй болвол 14 инчийн хэмжээтэйгээр ийм хөрхөн томхон хэмжээтэй шилтгэн буюу цамхаг бэлэн болж байна. За ингээд бичлэгтэйгээ байсан та нартай баярлалаа. Subscribe дараагүй гişүүдээ ивэл subscribe дарж дэмжихийг бити мартаарай.